Ухрах үйлдэл хийхдээ хүүхэд дайрч гэмтэх амь насыг нь хохирох явдал гарсаар байна. Алтанбалаг бомтын зорчигч урсгал нэмэгджээ. Говьд байгуулж буй хөв цөөрөм нь нүүдлийн шуудын амрах, амьдрах холбоос нутаг болжээ. Дуулж шүлэг уншаад 3 сая төгрөг хожорой. Хотын төсөвт дарамт төсгүүгээр 645 хүний ажлын байрыг хадгалж түүц эрхлэгчдийн асуудлыг шийднэ. Бистүүжийн нэрэмжит Оросын драмын театр манай улсад айлчлан тоглож байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Ice Global телевиз авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн зориулсан дуу шүлгийн 3 сая хүртэлх төгрөгийн шагналтай уралдааныг зарлаад байна. Расцветали яблони и груши. Дуулаарай. Шүлгээ унш. Өөрийнхөө бичлэгийг хий. 3 сая төгрөг хож. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ice Global телевизийн цахим хуудас цахим сүлжээнээс аваарай. Өмнөг аймгийн Хаангар сумын нутагт орших балга нууранд усны шувууд хэдийнэ иржээ. Баян сумын ажлын булагтч мөн усны шувууд ирсэн байна. Говь ус хөтөлбөрийн хүрээнд Өмнөг аймагт булаг шанд хамгаалах хөв цөөрөн байгуулж гадаргын усыг хуримтлуулах ажлыг шат дараатай хийж байна. Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Булган, Сэврээ, Далан задгад, Номгон, Хан хонгор, Баян овоо сумдад хөв цөөрөн байгуулсан. Өдгөө тэдгээрт усны шувуу цуглаж говийн цөлийн бүс нутгаар дайр өнгөрч байгаа нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, амрах, амьдрах боломжийг бүрдүүлсэн жинхэнэ холбоос нутаг болжээ. Алтанбалаг хяхтын шалган нэвтрүүлэх бомтоор нэвтрэх зорчигч урсгал нэмэгджээ. Тодорхойлбол оны эхний улиралд тус бомтоор нийт 150 мянга орчим зорчигч нэвтэрсэн байна. Өмнөх онтой харьцуулахад суудлын автобусны тоо 2 хувиар, иргэдийн тоо 4 хувиар тус нэмэгджээ. Түүнчлэн оны эхний 2 сард хийсэн нийт импортын 25%-ийг Сүхбаатар бомтоор хийсэн байна. Оросын холбооны улсаас импортлсон барааны 77%-ийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас импортлсон барааны 84.1%-ийг суудлын автомашин, бүгд найрамдах Хятад ард улсаас импортлсон барааны 9.3%-ийг ачааны автомашин тус эзэлж байна. Ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн 2 ч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодорхойлбол энэ сарын 8-нд Цонгон хайрхан дүүрэгт иргэндээ ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ. Мөн Говьтай аймагт иргэн эмэн Мустанг маркийн улсын дугаарг мотоциклийг жолоодож яваад зогсоох үйлдэл хийх үедээ ардаа зорчиж явсан бага насны хүүхдийг унгааж гэмтээсэн байж болцсохгүй байна. Он гарсаар цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдснээс 11 хүүхэд амнасаа алдаж 198 хүүхэд гэмтээд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн 6-нд өргөдөх 645 төргөн үйлчилгээний цэгийг нүүлгэн улс суурийг цэвэрлээд байна. Уг ажил нийслэлийн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа хэдий ч түүц эрхлэгчдийн ардах 2500 орчим хүний амжиргаа баталгаагүй байдалд ороод байна. Үүнд нийслэлийн зүгээс хотын төсөвт дарамт үүсгэхгүйгээр 645 хүний ажлын байрыг хадгалах байдлаар шийдэхийг зорж байна гэлээ. Диплом шаардахгүй ажлын байр нь нийслэлийн төр захиргааны бүх байгууллагад ажиллахыг урьж байна гэсэн. Үгүй гэсэн. Дээр нь Нарантуул олон улсын худалдааны төв болон энэ хар хорин худалдааны төвүүдээр лангуу бүтэн жилээр нь түрээсэлж өгөө. Бид нар түрээсийн зардлыг хотын захиргаанаас даая гэсэн. Үгүй гэсэн. Хотын өнгө үзэмж хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой нөгөө талд ажлын байр зайлшгүй хөндөгдөж байгаа тул төргүүлчилгээний цэгүүдийг нүүлгэж эхэлснээс хойш нийслэлийн засаг даргын хамгаан газрын дарга төргүүлчилгээний цэгийнхэнтэй 3 удаа уулзаад байна. Бүгд найрамдах Бурайд улсад Бурайдын болон Оросын гэсэн драмын урлагийн 2 театр байдаг. Бистүүжийн нэрэмжит Оросын драмын театр манай улсад хүрэлцэн ирээд байна. Тэд 36 жилийн өмнө аялан тоглолтоор ирж байсан төвхтэй. Тус театр Монголын үзэгчдэд 3 жүжигтэй ирсэн байна.
замечательно встретили. Биднийг халуун дотноор хүлээж авсан уран бүтээлчидтэй талархал илэрхийлье. Төв талбайд биднийг үндэсний хувцастай угтаж авсан. Монгол улсын ардын жүжигчид, хөдөлмөрийн бааtruуд бидэнтэй мэдчилж маш халуун дотноор хүлээж авсан. Та бүхэндээ маш их баярлалаа. Бид 2 жүжигээ Улсын драмын Эрдэмийн театрт тоглох бол 1 жүжигээ хүүхдүүдэд зориулан хуучнаар Эрцэнка буюу Урусский домд тоглоно. Оросын драмын театр Монголд ирж байгаа үйл явдал нь Орос-Монгол улсын харилцаанд чухал үйл явдал юм а. Бид гайхамшигыг хүлээж байна. Яагаад тэгэхээр театр бол гайхамшиг юм а. Для детей. Тус театрын аялан тоглолтыг Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр бүгд найрамдах бурайд улсын соёлын яамны ивэлдор зохион байгуулж байна. Их зохиолч Нацгтөржийн нэрэмжит одоо драмын улсын Эрдэмийн театр маань Бестужевийн нэрэмжит одоо Оросын драмын театрын хамт олонтой хамтран ажиллах ажиллагааны хүрээнд одоо нэлээд олон жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээр энэ одоо Оросын драмын театр маань Монголд хүрэлцэн ирж байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.